Сайн байцгаана уу? Сайн байна уу? За хоёр ээж хоёр хүүхэд подкастын минь 2 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Намайг Оюун гэдэг. Би өөрөө Намайг Ородлын гүн хөслөн гэдэг. Би 8 настай. За. Намайг өөрийгөө тань. Намайг Намун гэдэг. Би 10 настай. Ээж нь гэдэг. Ээжийг маань Заяа гэдэг. За тэгээ бид хоёр өнөөдөр дүүтэй сэлмүүнтэй хамт байгаа шүү. Манай баг хүүхэд дундуур нь яриул уучлаарай. Сэлмүүнээ бас оролцож байгаа өнөөдрийн дугаар. 3 хүүхэд 2 ээж болсон өнөөдрийн. За өнөөдөр хэдүүлээ ямар сэдвээр ярих вэ намнаа? Төгөлдөр хоор Чехид яаж сурсан бэ? Яагаад чи хэлийг оруулсан мөлий? Уг нь намаагийн сэдвүүд анхаараа явах шүү дээ. Яагаад гэвэл өнөө янах юмгүй болоод бас гадээсэн болохоор Бас дээр нь өмнөх дугаараар Чехилээ зааж өгнө гэсэн. тэгээд амарсан тий. За намнаагаас асуух юм зөндөө байгаа. Намнаа ямар учраас өдөр уур сурч эхэлсэн бэ? Энд сурж байгаа лээ. 9 сараас. 9 сараас эхэл сурсан. Яагаад явах гэсэн дугууланд? Мэдгүй ээжээсээ. За ээж нь хариулаарай. За. Ер нь нэг хүүхдэд хөгжмийн боловсрол хүмүүжилт их чухал тухай нэвтрүүлэг хийж явах юмстаа мэдэж аваад тэгээд ямар ч байсан ямар ч хамаагүй нэг хөгжим сургандаа гэж боддог байсан юм. Нам нэг жоохон байхаас нь ахуулаад бодсон. Тэгээ ер нь бол нөгөө дугуйлан энтерт явуулахаар хүч хүн жоох хэцүү дээ шүү дээ. Тэгээд боломж гарахгүй явсараад энэ жил нөхцөл нь их гоё таарад, хүргэж өгөх хүнж таарад, дугуйланд таарад. Тэгээд бүх юм нь таалсан учраас ямар ч зүйл явуулж үзье. Тэгээд намуунд хэрвээ таалагдах юм бол цаашаа үргэлжлүүлж явна. Хэрвээ таалагдахгүй бол тэгэл болъё доо гэж бодсон байгаа. Намуунд таалагдж байгаа л юу? Таалагдж байгаа. Яг юу нь гоё лээ? Яг аяа сурчаад яг ингээд дан гэж таглах нь гоё. Үргэлжлүүлж байгаа. Тэ. Намаа нийтдээ одоо юу вэ нүү? Хэдэн аяаг бүтэн сурсан бэ? Бүтэн сурсан нь 7-8 дахь сурж байгаа. Тийм үү. Одоо юу ч дугуулж авахгүй байгаа юу? Арахгүй байгаа. Яаж хичээлж байгаа вэ? Онлайнаар багштай найз болоод тэгээд битдад аявж байгаа. Одоо ингэж чи анх орохдоо ерөөсөн хөгжим тоглож чаддгүй байсан тийм намаа? Чадахгүй. Тэгэхээр яг юунаас гэж тааж вэ? Гамас. Гам гэдэг нь юу вэ? До ре ми фа соль ля си до ре ми фа гэд төгөлдөр хуурныхаа их таваас 3 дугаар октав хүртэл тоглодог. Тэгээ тэр хичээл нь хэр удаан өгөх үү тэрийг? Тэрийг нэг 2-7 хоног үзэн. Тэгээд ABC гэж хамгийн хөнгөн аяас эхлээд тоглосон. Хамгийн хөнгөн аяыг хэр удаан тоглож чи яг сурсан? Хамгийн хөнгөн аяыг би 2-7 хоног сурсан. Учир нь 7 хоногт 2 удаа ордог болохоор. Тэгээд дундуур нь бэлтжээ дахиад очихоор шалгаад болоогүй байл дахиад бэлдээд иргэ явчихдаг юм л тий. Тэгээд болцсон байвал дахиад шинэ аяа өгдөг. Тэгээд манай охин бас төгөлдөр хууранд шинэ багштай уулзснараа төгөлдөр хуурнаас гадна өөр нэг юм сурсан. Юу сурсан мөлий? Нулимсаа барьж сурсан. Юу гэсэн үг вэ? Манай намун чи ер нь бол нулимс нь их ойрхон баггүй юу? Жоохон дуу өндөрсөх юм бол тэгэл нулимсэн цэлгнээл ер нь бол урчдаг юм. Тэгсэн чи тий тэгээ загинжэн гээл бодоол уйлждаг. Уул нь загнуулж зодуулж үзээгүй. Үзээгүй. Тий тэгээд тэгсэн Би нэг юм асууж байна уу?
Чи тэгвэл хизээж уурахгүй гэсэн үг үү? Үгүй. Тэгсэн чи яагаад яаж яасан бэлээ? Нулимсаа барьцарсан бэлээ. Учир нь манай төгөлдөр хорийн багш ааштай. Тэгээд ааштай болохоор би ангид уйлж байгаагаа бас уйлахгүй гэж бодсон болохоор бас уйлбал илүү ажиллахыг мэдсэн болохоор би уйлахаа болж чадсан. Тэгээд тэгсэн үү? Аа. Одоо тэгээ төвчээ сурж байгаа Би тийм. сурж байгаа. Зарим юм дээр бас уйлахаа болж байгаа. Ингээд аягнаасаа нулимсаа гарахгүй те. Нүднийх аягнаас. Цааш нь ингээ хийчих болж байна уу намаа? Цааш нь хийчих болж байна уу нулимсаа? Үгүй. Нулимсаа ингээд цаашаа ингээд залж болж байна. Болжийн. Болж байна. Цэлэгнээ хэлэхээр багш хардггүй. Тэгэхээр ингэсээр агаад алга болгочдөг. Нүдэ анивцаараа алга болгодог. Гинэ тормолцоод. Аа. Төлдөр өөр чинь багш одоо айгүй Соёл арга тийг сонсож байгаа хаа. Өөрийг нааштай гээ хэлчихээр гомдгоо. Гэхдээ багш энэ подкастн дээр бас нэг юм хэлмээр байна. Яг гэвэл таны энэ зан чанар илүү сурахад амар болгодог шүү. Тандаа баярлалаа. Намайг бүр 8 ай надад бүр 8 ай өгсөн. Илүү хичээгээд илүү олон ай би баярлалаа багшаа. Ямар гоё бэ? Баярлалаа намууны багшаа. Багшны хэрвээ ингээд зөөлөн хааштай эсвэл эрхлүүлээлээд гэсэн сурахгүй байсан бах тийм үү? Аха. Хэцүү юм байна гэж уйлаад сурахгүй байсан гэж магадгүй л юм тий. Мм. Тиймээс Өдрөөр сурч ирсэн. За хэлээ. төгөлдөр хорийн багштай баярлалаа. Баярлалаа намуунагийн багшаа. Өдрөөр сурсан чинь намаа хамгийн гоё нь юу байсан? Хамгийн гоё нь ай сураад яг тэрийг чэжээр тоглох нь хамгийн гоё байсан. Тэнгүү дараагийн аяа дахиад сурмаар санагдаж байна уу? Аха. Хамгийн хэцүү нь юу лээ? Хамгийн хэцүү гэж байхгүй. Учир нь яг сурж агаад, яг бичиж аваад, яг анхны 7 тоглолтын дээр аимшигтай хэцүү санагдсан. Тэгээд хөнгөрөөд сүүлдээ бүр тэр чинь амар амархан ая болж хувирдаг. Тийм үү. Ээж нь түрүү хэлсэн ч чамайг дуртай ойлвол өргөжлүүлээл явуулна. Дургүй бол тэгээд энэ үлрэл хичээлийн жил дуусгаад болно доо гэсэн. Чи дараа жил явах уу? Явна. Өөрөө шийдсэн үү? Яг ээж нь явъя гэсэн үү? Би өөрөө шийдсэн. За тэгвэл таалагдсан юм тий. Би 8 минутаар юу ч ярихгүй. Наманагаас асуугаад байгаа чи 8 минут юу ч ярихгүй. Чи асуулт асууж болно шүү дээ наманаас. Асуулт байхгүй юм ч одоо яаж асуух вэ? Сайн мэдэхгүй болохоор тий. Төгөлдөр өрийн тухай. Би түрүү цааш юу асууж. Өө наманаа эрэгтэй хүүхэд төгөлдөр сурд юм уу? Сурдаг Танаа ангид байна уу? Тийм үү? байсан. Тэр бүр 2 жил явсан болохоор 27 ай сураад бүр гаман бүр бараг 1 секундын дотор дууссан юм шиг сайн тоглодог болсон. Тийм үү? Танаа дагуулсан дүү хүүхэд явж байна. Манай ингээд ердөө 4 хүн төгөлдөр хооройдаг болохоор 4 хүн хүүхдээс илүү гад чадахгүй. Тэгээд тэрний нэг нь Тийм хэлсэн. цагийн зөрүүтэй. Нэг удаадаа 4 хүүхэд тэгээд цагаа зөрүүлээд олон хүүхэд явдаг баг. Намуунатай яг хамт нэг цагт явдаг хүүхэд 4 хүүхэд л. Тийм юм байлээ. За намаа охин төгөлдөр уурнаараа нэг тоглож үзүүлэх үү? Нэг ай тоглож үзүүлэх үү? Тэгээ За тэгвэл төгөлдөр уурнаа. Өнөө битэр сонсъё. Өнөө чи багангийн багштай гэдэг дуу мэдхүү? Мэдгүй. Өнөөгийн хамгийн дургүй хичээл нь юу гэлээ? Дуу хөгжим гэсэн үг үү? Дуу хөгжим хамгийн дуртай Би тийм байна. камертаа дуртай. Дургүй хичээл нь дуу хөгжим болохоор одоо ингээ ярих сэдвгүй байгаа тий. Мэдхгүй яа. Бас
Эсвэл бас ярмаар байгаа л үгүй л үү? Ярмаар ба. Би баг одоо Намын асууж. За хөгжмөө асаачлаа. Төгсөл рүү гарахад бэлэн болчихлоо. Бэлэн үү? За эхлэе. Бид хоёр юм унаасан чинь санд болчлаа. За үргэлжлүүлж. Эсвэл эхнээс нь явчих юм уу? За. Одоо бичээр хүмүүлэхгүй. За, ийм байна. Хоёр үргээ алгаад ашгаар муухай яах байхгүй юу? За, одоо өөнийг намайг сонсоо шууд хэлчихье. Өөний надад нэг шүлэг уншиж өгнө гэж амласан юм чи. Тэгэхээр намун бит хоёр ч Намайг одоо мундаг юм биш дээ. Энэ намна чиний хиддэг ая сурсан? 8 дахь. 8 дахь одоо сурсан. 7 дахь аа. 6 дахь Аа хай. зөв. Өөний нөгөө яагаад шүлэг уншиж байгаа гэхээр ингэж яасан хүмүүс нөгөө чех хэлийг тэр болгон сайн мэдхгүй тэгээд ямар хуу хэлээд ингэдгийг зүгээр сонирхуулах га тий нэг шүлэг бэлдсэн. За. Школа в природе. Tady jsme v pohodě. Slunce tu svítí, roste tu kvítí. Máme tady kamarády, hrajeme si s nimi rádi. Plníme tu úkoly, nemusíme do školy. Dneska večer na radnici upálíme čarodějnici. V čtvrtek si zabálíme, v pátek zase odjíždíme. За Баярлалаа. За, яа юуны тухай шүлэг вэ өнөө? Сургууль амтан газар руу явна тиймэрхүү аяллаа. Аяллаар явна тухай шүлэг юм уу те? тэгээд энд юу байсан? Өөр Аха. байгаа юу? Нэг байгаа. Хэлмэнэ юу асууж ийн орчуулаарай. Цэлмээ болгаараа нэг Google дээр байсан байна. Энэ нь амттай байна гинэ. Яа. За, өнөөгөөс одоо хэдийм асууя. Чехэл За. сурахад юу нь хэцүү байсан бэ? Юу вэ гэж бүхэл юм нэг зүйл өөр хэд юм чи. Би монгол хэлээд дөнгөж энд ирэхдээ би монгол хэлээр мэдчихсэн мадаар чех хэлээр сурахын тулд маш их хэцүү байсан. Бүхэн юм. Хамгийн гол нь хэцүү өсгөнүүд нь. Өсгөнүүд нь хэцүү байсан уу? Бид хоёр нөгөө нэг 6 сарын дундуур ирчээл хичээл ордлоо. За нэг 2 сар юу яа да. Жохон ч ихсэн өсгийн нүдлүүлээд нэг ганц хоёр ойр зүрийн үг сургая гэд. Тэгээ өдөрт нэг 2 үсэг сураад нэг хэдэн үг цээжлээл бид хоёр. Тэгэл маргааш нь бас чирэл асуугаар марцсан. Тэгээ бид хоёр амжилт олохгүй саргаа сургуульд орсон. Тэгээ сургуульд орохоор нь за одоо яана гэж санаа зовж исэн. Тэгээ захиралтай нь уулзаад асуусан чинь өөний хэл мэдхгүйгээр нэг анги улирч орсон байхгүй. Монголд 1-р анги төгсөн бүрт энэ дахиад 1-р анги. Аха. Гэсэн чинь захирал ер нь хүүхэд юу яад юм аа. Сургуульд нэг л жил сурцсан болов сурах арга барилаа олцсон байдаг. Тийм болохоор одоо зөвхөн танаа өгч хэлний л асуудалтай гарна. Сургууль бүх үзээгүй бол уу яасан бэ? Яасан Google дээр нь яасан? Зүгээр. Google дээр нь анаа авсан уу юу? Үгүй. Хаалгадаж гинт мэдгүй яасан. Тий яасан яг уу? За тэгсэн гинэ. За тэгээ өөнөөгийнхийг сонссон үргэлжлүүлээд. Тэгсэн чинь сургууль сурж байгаа хүүхэд бол сурах арга барилаа болно. Дээрээс нь хэл сурна гэж зөндөө олон асуудалтай хүүхэд их стресст ордог гэдгийгсэн. Тэгээ санаа зовх хэрэггүй гэдэгчсэн. Тэгээд хагас жил болсон чинь сурсан тий. Яаж сурсан гэсэн чинь.
За тийм ярьжсэн хүүхдээс бүгдээс сонссон. Тэгээ бас надад тэр өгнөд бүгдээрээ нэг л үг хэлээд байныг бодсон чи бүгдээрээ өөр байсан байлээ. Нэг үг гэдэг нь юу гэж байгаа? Нэг үг хэлээд за жишээлбэл аа хой тэгэхээр чи сайн уу гэсэн үг. Би бүх юм сайн уу гэсэн. Хүү ярахаараа. Аха. Тэгсэн чинь өөр юм яриад байсан байна шүү дээ. Аха. Тэгвэл чи надад бид хоёрт намууна бид хоёрт чехээр 1-ээс 10 хүртэл тоолоо үзүүлж. За 1 2 3 4 5 6 7 8 9 10. Орос хэлтэй төстэй юм байна тий оюун. Тийм байна. Тий, орс хэлтэй. Төстэй юм биш үү? Тоогийн сонсон. Орс хэлний хүмүүс бол ер нь сонсчол юу гэдэг юм л. Орстой амар адилхан юм гээл. Бусад өгнүүд нь ч гэсэн ер нь төстэй юу тий? Тийм төстэй. Тэгтээ өсөлтийг Монгол Чехэд ашигладаг юм биш үү? Тийм үү. Мом гэдэг чинь орстэй. Мом биш. Мом гэдэг үг байдаг шүү дээ. Байдаг шүү дээ. Мам. Мам байгаа л та. Тэгтээ мом байх. гэдэг нь юу гэсэн үг? Мам гэдэг нь ээжсгөө мам ямар нэг юм байна надаа байна гэсэн. За ээж гэдэг утгаар бас ордог юм байна тий. За. Тэгтээ мом гэж үг байдаггүй юм байл момоо л гэж үг байдаг. За. Өнөө чамд ингээд чех хэлнээс чех өгнүүдээс хэлэхэд хамгийн гоё эсвэл сонсголонтой ч юм уу тийм үг вэ нүү? Ямар үг хамгийн гоё вэ? Байна нарцис. Юу гэсэн үг вэ? Наран цэцэг. Наран цэцэг юм. Монголтой адилхан бас юм шиг санагдаж байгаа сонсгоор. Гэхдээ нөгөө нэг хэлнүүдийн тухай монгол хэлний хичээл хийжсэн. Тэгээд монголоос хараас зээлж хэрэгэлсэн зээлсэн үг гэж байдаг гэж ярьжсэн чи тэгвэл энэ чех чи нарцис гэдэг үгээ манай наран цэцэг гэдэг үгнээс нөө зээлсэн гэж ярьсан чи өөний хулгайлцсан юм байна шүү дээ. Манайхаас хулгайлцсан юм шүү. Намана тийм харь үг мэдх юм уу? Хулгайлцсан монгол биш хэрнээ монгол үг шиг хэрэглэгдэх тийм харь үг гэж монгол дээр ч үзсэн. Малка. Тийм ээ. Юу гэсэн бэ? Малко. Папа. Малко. Папа гэдэг үг монголд байхгүй шүү. Намна аавгаа папа гэж дууддаг юм уу? Папа, daddy, ава. Тэгээд янзаар дууддаг гинэ манай хөлт чинь. Цонхоо. Аав тэгээд янзаар дуудаад ахаар чамайг сонсоо эргэж харж гин үү? No. Дасах байгаахгүй чи дасаг байхад нь янзаар дуудаад сэтгэж байгаа. Би нэг ML гэдэг нэртэй ном зохиож байгаа компьютер дээр. ML Юу гэсэн үг вэ? Эмил гэдэг нэртэй хүүхэд юм шиг үлээ тий. Аха. байгаа мó. Аха компьютер дээр. Ямар гоё. Юуны тухайн ном бэ? Тэр email гэдэг хүүхэд нь юу хийдэг хүүхэд вэ? Тэр олж бодоогүй л энэ та. Гэхдээ Нөгөө монголоор шивж сурж байгаа байхгүй юу? Тэгингээ нөгөө ямар ч хамаагүй юм харж хуулж ахаар би ерөөсөө өөрөө зохиогоо биччихийгээд дөнгөж хэлж байгаа. 3 өгүүлбэр бичсэн байгаа. Тэрнийг тэгээд танагийн олгоол дээрэс нь зургийг зурхад бас наманаас тусламж авч магадгүй гэсэн тий. Номоо бүтээлтэй юу? Манай Тийм. хүмүүс зураг дуртай тий. Намаахан Намны зураг бүр сайн зураг. За би гэр бүлийг танилцуулъя Эмили. Аав нь Йозеф гэдэг нэртэй. чех нэр наадуулчин бүгдээрээ. Аха. Тэгээд ээж нь Мария гэдэг нэртэй. Тэгээд дүү Майк гэдэг нэртэй. За. Тэгээд яг л баг өөрийнхөө гэр бүлийн тухайд бичих юм шиг үлээ. Нэрийг солиол. Тийм байж тээ тий. Дүүн хэдэн сартай? 4 сартай юу дүүн? Аха дүү. Тэгээд ман Энэ жил сөрн. Та яриад өгч. намана За. чи төгөлдөр сурч эхлэхээс өмнө
дууныхаа хичээл, дуу хөгжмийнхаа хичээл дуртай байсан уу? Эсвэл төгөлдөр сураад дуртай. Угаасаа дуртай байсан уу чи? Гэхдээ эний ангид болохоор бишгүүр хөгжим заадаг тий. 2 дугаар ангиас эхлээд дандаа бишгүүр ордог. Лимб гэсэн үг. Гэхдээ лимбэ одоо хүртэл тийм сайн тоглож чаддаггүй. Лимб жоохон хэцүү юм билээ. Нөгөө барилтууд нь яг дараалалаараа биш. Тэгээд нөгөө хуруугаараа сайн дарах ёстой гэх тий. Бүтэн дарахгүй бол дуун авиан цэвэр гардггүй ч юм уу. Лимб бол жоохон нөгөө төгөлдөр хуваар бусад хөгжмөгөд бол жоохон хэцүү санагдсан надад болохоор. Тийм үү. Би нэг юм асууж болох уу намаа? Ханаа сургуульд ер нь юу тэмцээн болж гин үү? Болдог. Юу? За зэрэг гүдэг устан сэлэс хөл бомбог Хөл бомбог бас тэг болдог. гүйл Болдог. тэг Жил ганц удаа. энэ жил болсон юм уу ер нь? Бол болох ч байгаа юм уу? Намар болдог штэ. Намар намрын спирткад. Намрын спирткад. 100 юу ч болтгоо. Дуу хичээл ам. Одоо тэгээ корона гэд бүх юм амарцсан өнөө. Яг амралтын байдалтай гэртээ явах штэ бид нарт бөөнөрөө. Аха. Өнөө одоо хичээлд орлоо даа. Өнөөдөр багшаас нь 25-нд орно гэд мэйл ирж байна. Тэгээд хичээл орохдоо ямар ариун цэврийн юу баримтлах уу гэд яг уншихгаа байж исэн чи хэдүүл эхлэх болоод сайн уншиж чадсан. Ямар ч байсан маска бол хичээл дээрээ зүсээр л байх юм байна. Нэг нэгээрээ нэг ширэн дээр суух юм байна. Тэгээд цааш нь Өөныгийн хичээл дээр нэрээ тэшүүрийн хичээл ороод исэн. Надад тэр нэг гой санагдсан. Чи тэр тухайгаа яриач. Тэшүүрийн хичээл ер нь гоё юу? Юуны Канки? Канки. Канки жишээ нэг тиймэрхүү муухай яагаад буцахтаа алхадаг тэгээд буцахтаа алхадаг тэгээд явахтаа алхадаг. явахтаа алхах нэг ямарчгүй юм тий. Харин тийм буцахтаа Угаагүй байсан. Дээрээс нь уруудаал өгöd чи. тэгээд буцахтаа хулгацсан байна тэгээд бас уруу өгсөн. Тэгээд нөгөө танкигаа тэгээд машина залгаа гэдэг юм. Айгу хүн юмнуудаа цаг болгоход өгөрөөд асуулах гэдэг юм шиг бид нарт. Өөр Монголд ордоггүй гоё хичээл орж ийн үү? За байж тэгвэл өстө баг байх уу? Хичээлүүд нь Хичээлүүд нь яг ялгаатай юм нь юу л вэ? Өвлийн биеийн тамирын хичээл нь 2 хуваагдаад эхний одоо хагас жил хүртэл усан сэлэлтийн хичээл ороод 2 дугаар хагаст нь яг зааланд биеийн тамир тэр нь л ялгаатай баг тий. Хэрвээ Монгол сургуульдаа ч юм уу эсвэл нэг хот болгондоо юутай пациенттай байсан бол хүүхдүүд бас тийм л байгаа. энэ чек жоо хот болгондоо нэг пациент шүү. Сургуулийн байсан гэж байна. Сургуулийн байсан. Зүгээр хотынхоо юуг нөгөө түрээслэгч гэж тий тэр сургуулийнхаа хүүхдүүдийг хуваар гаргаад тэгээд цагтын болохоор яг бүр мөнгө төлөөд авах хуваар нь. За. Өөний нэрээ хөл бөмбөгийн дугууланд яваад ноднон Челси Монгол хүүхдэд орчуулга хийгээд исэн гэлээ. Аха. За тэр талаар яриач. Яаж орчуулга хийх хэцүү вэ нү? Амархан байна уу? Чадчихсэн үү? Би орчуулгыг амархан гэдэгс юм хэцүү байдаг. Монгол зарим өгнүүдээ мэдэхгүй болохоор. Тэгсэн мэт чехэдээс мэдээж. Тийм хэцүү. За намайг асуулт байхгүй юу өнөө? Өнөөгөөс чи зарим хөвгтөө өсөлдөж үзсэн үү? Хичээрээ ярнаас Үзэн штэ. Жишээ нь яаж үзсэн? Жишээ өдөржингөө чек үзнэ. Шүлгийн тэмцээнд Ерөөсөн Монгол биш үү? Юу илээ? Аха, зүлгийн нэр одчихсан. Нэгдүгээр баримт. Чек хэлээр штэ тий. Тэгээ очин жилээ штэ тий. Тэгэхээр өөний мундаг сурсан байгаа. Юу чек хэлээ? Хүй. Өөний чи чек хэлээрээ чек хүүхдүүдтэй хамт тэгээ кино театрт үзсэн үү? Чек хэлээр. Бараг дандаа чек хэлж.
Ойлгож байна. Одоо шууд л ойлгоо. Юу гэсэн? Шууд ойлгож байгаа. Ямар ч орчуулгагүйгээр шууд ойлгож байгаа юм. Арчуулаагаа шууд ойлгож. Одоо баг монгол хэлээ мартах гээд байна уу? Миний яриг заримдаа ойлгохгүй. Ээжээр орчуулах Тэ би бичээд байна. Монгол хэлээ мартахгүй тул бит хоёр юу яа? Нэг өдөр хуулбарчлал хийгээд, нэг өдөр уншлага хийгээд, одоо шинэ юм нэмсэн нь компьютер дээр монголоор шийдэх. Намаа бас нэг компьютер дээр шийдэж үтсэн те, намтраа очиж үтсэн те. Тийм. Яасан бэ? Ямар амтсан байсан нь? Сонин юм дээр дарагдаад тэгээд сонин програм хийгээд сонин болгоод тэгээ устгаад Болгоод. Өөнийгөө санаад хэрэгжүүлж байгаа. Нам бичээд. Аха тийм ээ. Тэгвэл өөртөө сонирхолтой шиг. Намна чи компьютер дээр бичихтэй ингээд 70 хуруугаараа ингээд дарж бичиж гинөө. Яаж? Би өнөө бүх хуруугаараа зааж нөгөө энэ амархан байна гэдэг нөө 70 хуруугаараа амар чанга так. Тэр үе чи машин дээр. Өөр шинэ юм сурсан уу өнөө? Манай авцсноос хойш. Шинэ. Тий, сурсан хөл бөмбөг сурсан. Хөл бөмбөгийн тухай нэг би бүгдээрээ нэг ярина тийм. Тэр үед л хөл бөмбөгийн тухай бүр дэлгэрэнгүй сайхан сонсё. Баяжтай. За, намна. Танаа ингэж амны хөл бөмбөг хөөхтэй нөө. Өрсөлднөд нээсээ бичиж байгаа. Гэхдээ чамсаг дугууланд явдггүй штэ. Өөртөөхөө сонирхлоор бибинтэйгээ өрсөлддөг штэ. Мавээ өрсөлдөв. Би нэг юм асуучих. Та хоёроос хоёулангаас асууж байгаа шүү. Өөнөө намна хоёроос. Тэгээд эхлээд өөнөө хариулаад дараа нь намна хариулна шүү. За яа. Эхэлж намна хариулаа бохнороо. Имхтэй хүндэлж байгаа юм яаж байгаа. За тэгвэл миний асуулт болохоор бид нарт ингээ хийх ёстой хэрнээ дургүй зүйлс гэж байдаг шүү дээ, тий? Хийхнээс дуртай биш гэхдээ заавал хийх ёстой зүйлсүүд гэж байдаг шүү дээ. Тийм зүйлсийг яаж хийвэл илүү амархан эсвэл хурдан байдаг вэ? Жишээ нь аяг угаах гэвэл би гимээс угааж ингээд өөр юм бодож, гоё юм бодож хийдэг. Аяга угаахтаа би гимээс угааж яах бодож гэдэг гэж юм. Гэхдээ зарим өдөр бага аяг байвал зүгээр л угааж. Зүгээр л аяг байна да яа. Зарим өдөр их аяг байх. Тэгээ жимсний угаахаараа намна хурдан угаачд юм уу? Эсвэл зүгээр гоё байдаг юм уу чамд? Гоё байдаггүй. Гэхдээ цэвэр юм бай угаахгүй л ээж ахиад аяг нэмэгдснийхэн дараа ахиад угаалгаад байд. Намна аяг угаах дургүй байхгүй юу? Тэгээд аяг угаахтаа жимс угааж болж угаадаг гинэ. Тэгэхээр арай хялбархан санагддаг гинэ. Намны нэрийн хамгийн дургуй юм уу? За өөнөө яадаг юм? Би юу ч бодохгүй хурдан бичнэ. Гоёа. Муухай жисэн гоё жисэн хамаагүй зүгээр л юу ч бодохгүй хурдан. Юу бичих дургүй юм чи? За баяр их Монголоор болон мэддэг. Юу ч бодохгүй хурдан. Тэгэхээр хурдан дуусч байгаа нь тий? Аха. За. Өнөөгийн яасан чи энэ дэр цэцэрлэг таахад нөгөө хэдэн нас 4 настай байсан болов. Тэгээ нөгөө эцэг нээлттэй өдөр нээлттэй хичээл явсан байхгүй юу? Гэсэн чи дараа нөгөө дараа эцэгийн хурдан гэж хэлжсэн. Үүн үслээ юу яадаг? Ямар ч юмыг өрөөсөө тэр нээлттэй хичээл дээр зураг зуруулсан юм байна л да. Би очоогүй. Тэгсэн чинь ингээ зураг зуруулаад хүрээ багтаагаад гоё бодох хэрэгтэй шүү дээ. Энд ерөөсөө гоё бодох өрөөнөөс салихгүй байх маах нь ерөөсөө чухал биш. Гол нь хамгийн түрүүнд л дуусгах нь чухал гэдэг. Хаамаагүй бодчихвол багшаа би дуус.
Тэр гин санаад байна. Өөний хувьд нэгдүгээрт орно гэдэг их чухал үгүй юу? Бараг л бах та. Нэгдүгээр байранд орно гэдэг чухал уу? Чухал. Маш их. Маш их чухал. Намайг хувьд нэгдүгээр хайранд орох хэр чухал. Ямар нэг юм бэ? Зарим зүйлээр чухал. Зарим зүйлээр нэг чухал биш учраас гой зурх нь илүү гоё байдаг. Яагаад гэвэл хурдан зурчаад төрүүл гомдлох биш гоё зурчаад би төрөөсөнгөө гэж тайван бодох нь илүү гоё байдаг. Наад зүгээр би бол зүгээр хурдан бичнэ. Тэс юу ч бодохгүй. Намна. Чи зураг зурах бас дуртай байна. Зураг зурх уу, төгөлдөр тоглох уу гэвэл чи алийг сонгох уу? Зураг. Зурагтай илүү дуртай мó тий? Өөний номоо манай хүүхдэд зуруулаарай. Чи гоё. Хоёр ном гаргуул. Чи гоё зураг зурсан мэт. Тэр нөгөө харандаа үзүүлээ тэр юуг яаж тэр санааг олсон юм? Харандааныхаа үзүүлсэн тэр хайлсаар ингээ өсмөс хийсэн юм яасан гэсэн. Өчигдөр хийсэн тий. Өчигдөр хийсэн. Тэр их гоё санаа юм. Тэгээ зүгээр л юм наамаар санагдаад тэгээд үгүй зурмаар санагдаад тэгээд зурхаад байжсэн чи юугийн муухай харагдаад тэгээд юмнууд нь ер нь муухай харагдаад тахаараа хажууд нөгөө гялгар утан нөгөө үзүүлсэн хогоо хийдэг. Тэгээд гинэт тэрийг санаад тэгсэн чинь маамаар санагдаад тэгээд наасан. Би тэрийг яаж идэх хэлчих үү? Юг тэр үзүүлэгч хогноо. Ихэлж тэр цаасан тэр хаа тэгээд юмар энэ савууга наа тэгээ шүү тэргээ цацсан тэгээ. Үгүй штэ. Ямар ч гэсэн бид нар тэгж Эхлээд зурх гэж байгаа юмаа зураа. Тэгэхгүй бол эхлээд цавуу дээр нь хатсан жисэн харандаа нь гардаггүй. бидний юм зурдаг шүү. Та нар зүгээр наад юм. Эднийх зурдгүй зүгээр наадаг гинэ. Наавна хажуугаар орж намнаг асууж ирсэн юм байна. Намна танад одоо зургийн хичээл гэж орд юм уу? Хэддүгээр анги хүртэл орох уу? Бүхэндээ л орох. Чуган руу болтлоо ордог үстэй ер нь бол бага ингээд бүтэн Сон ба. 5 дугаар анги төгсөл ордог тийм. 6 дугаар ангиас нөгөө шугам зураг болчдөг байд. Тэгээд юм шиг ба. 6 дугаар янчканы чинь 6 дугаар анги шүү дээ. Зургийн хичээлгээл зураг зураад л шүү. Тийм үү. Тэгвэл зураг ордог. Үгүй одоо мод болсон гэж магадгүй л юм тий. 12 жиг болсон. Үнэ таны анги зургийн хичээл гэдэг хичээл авах юм уу? Орохгүй. Оронд нь юу лээ нэг монголоор л хөдөлмөр юм уу чинь. Зургаач зурдаг юм янз бүрийн юм ч хийдэг тийм хичээл. Яг зургийн хичээл гэж байх та. Юу зургийн хичээл байсан бол биеийн тамир зураг хоёр хоёулаа дуртай байх байсан гэж. Аргас. юм байна. За. Аманагийн зургийн хичээл, дуу хөгжмийн хичээл хоёр нь дуртай. Өөр ямар хичээл дуртай намаа? Нэг ч байхгүй юм. Өнөө дургүй хичээл байгаа л байгаа. Тийм тамираас бос Чай хэлмээр. тийм үү? Тийм би ямар л дуртай. Тэгээ бүхэндээ дургу би ямар л Чи тэр нөө дургүйгийнхаа аргыг хэрэгэлсэн бүх хичээл дээрээ гол нь хурдан бичих гэдэг чинь. хурдан зураг болчих байгаа юм шүү дээ. Дандаа зурдаг ус заримдаа юм хийдэг тийм. Янз янз юм хийдэг. Өөр намна өнөөдөр гол нь чиний сэдв штэ тий. Тэгээд чиний сэдв гоё би ийм юмны тухай ярмаар байсан юм аа гэсэн юм байна уу? Бүгдийг ярьсан уу? Хамгийн гол нь төгөлдөр хоорын багштай баярлаа. Нэрэ юу яа чи хамгийн сүүлийн асуулт заяа. Намнагийн сэдв чи намнаагаас асууж.
Одоо ингээд чам шиг ингээд төгөлдөр өрийн дугууланд явъя гэд бодож байгаа ч юм эсвэл яг төлөвлөсөн байгаа хүүхдүүдэд чи юу гэж хэлэх үү? Хэрвээ ай тоглоод энэ хамгийн хэцүү ай гэж бодоод байвал надад ичигээж бүтэхгүй голом гама тоглол аяа тоглол бусад аянуудаас сэргээ. Тэгээд та нар заавал сураарай гэж хэлэх үү эсвэл юу гэж хэлэх үү? Та нар бусад аянуудаас сурахгүй гаргах гэсэн заавал тэр аяа сурч дуусгачаад болоорой. Ер нь бол төгөлдөр болохоор тоглоулах тусам сайжирдаг тий. Тоглоулах тусам сайжирд юм байлээ шүү гэдгийг намуунаа ойлгодог болсон. Зүгээр ч гэсэн сураалагаарай гэсэн үг юм тий. Заавал сурч гараа нэг аяа. Энэ хүжим би дугаахад нэг сан ярих юм бол. Дараагийн сэдвүүдээр ярих юм байх баха тий. Дараагийн сэдв юу вэ? Тэрийг нууцаа хийж чадахгүй шүү. Ээжээсээ би энэ бол асууна. За тэгээд баярлалаа. Ярилцсан баярлалаа. Баяртай. Сайн уу цамаа? Сайн байцгаана уу? Хоёр дахь дугаараараа ахаад уулзж байгаадаа баяртай. За тэгээд хоёр дахь дугаараар дахиж үрсэнд баяртай. За саяны бид дөрвийн ярьсан сэдвүүдээр цамаагаас асуух юм гэх юм бол сая ер нь бол төгөлдөр хуурч байж хэлж бай хоёлаа л нэг шинэ юм сураад байгаа шүү дээ тий. Тэгэхээр аливаа нэг шинэ юмыг хүүхэд өрөө сурахад одоо хамгийн тохиромжтой нас нь тэд гээд заацсан ч юм эсвэл ер нь судалсан ч гэдэг тэр нь арай хамгийн эвтэйхэн нас байсан ч гэдэг юм. Тиймэрхүү судалгаа юм байт юм болов. Тийм судалгаа бол асар их байгаа. Яг нь бол хүүхд одоо ер нь ингээл гадаад хэл сургууч дээр эсвэл ер нь багасаа ямар нэгэн зүйлийг сураад мэрэгшээд тэгээ тэр айгу олон цаг давтсан хүүхдүүд илүү тэрэн дээрээ мэрэгшээд байдаг шүү дээ тий. Тэр утгаараа айгу олон одоо хүний хөгжлийн судлаач нар бол айгу олон тооны хүмүүсийг айгу олон газруудад айгу олон газар судалгаа хийсэн байгаа. Тэгээ нөгөө хүн гэдэг чинь өөрөө айгу комплекс зүйл болохоор зарим судалгаанууд эсэргүүцдэг бас шинж чанар байдаг. Тэгтээ ерөнхийдөө болохоор судлаач нар хүний хөгжлийн талаар судалгаа хийдэг эсвэл хүүхдийн хөгжлийн талаар судалгаа хийдэг хүмүүс юу гэж үзээд байдаг вэ гэхээр хүүхдийг одоо яг байшингаа бодоод үзэх юм бол тодорхой нэг цагт одоо монголчууд ч юм бол хавар зуны улирал байшингаа бариад өгүүлэхэд дуусгаад шүү дээ тий. Яг тэрнтэй адилхан хүүхдийн хөгжилт яг ингэж байшин барьж болох юм процесс одоо тэр нэг үе гэж байдаг гэж үзээд байдаг баггүй юу. Тэгээд тэр үеэс хойш болохоор хүний толгой шинэ юм сурна. Тэгвэл яг бүрийн мастер буюу next level одоо чинь гадаад хэлээр үл яг тухайн хэлээр ярьж байгаа хүн шиг ярьж чаддаг болтол ч юм уу. Эсвэл төгөлдөр урыг бүр ингээл те нүдэнх бишээлээ төрхтөл төгөлдөр чаддаг болоод төрсэн юм шиг тэгж одоо суртал яг тодорхой нэг юм цонх юм цаг гэж байдаг. Тэгээ бид нэр хүүхдээ юм заахыг хүсэж байгаа. Тэр цагийг ашиглах ёстой гэж ер нь судлаач нь үздэг байхгүй. Тэгээд юу болгон дээр чадвар болгон дээр ер нь өөр наснуудыг гаргаж ирээд байдаг. Жишээ нь гадаад хэл сурна гэх юм бол гадаад хэлийг ер нь 10-аас доош наснаас ахуулаад сурах хэрэгтэй. Ерөө тухайн хүн англи сурах гад тэгээд магадгүй British English юу эсвэл American English юу эсвэл Australian ч юм уу те. Одоо ийм хэмжээний өөр дуудлагатай яг тэднэр шиг ярьдаг болохын тулд хэрэг хүүхэд 10-аас доош наснаас ахуулаад сурч эхлүүл айгүй сайн гэж үздэг. Яагаад гэх юм бол 6 сартаагаас ахуулаад хүүхдийн нөө чих янз янзын дуу аваа ингээ ялгаж сонсож чаддаг болж эхэлдэг учраас тэгээ 10-аас дээш насаа сурах боломжтой л доо. Бидний тарих үргэлж шинэ зүйлийг хүлээж авч боловсруулж сурж явах боломжтой. Тэгэхдээ яг бүр ингэж бидний хүсэж байгаа шиг төгс сурахын тулд аль болох бага наснаас эхлэх хэрэгтэй гэж үздэг. Тэнгүүд өмчлөх гэдэг нь өөр цаг, хөгжим гэх юм бол өөр цаг гэл те. Яг ийм тодорхой хүүхд болгоны хөгжлийн одоо тэр хурдац эдгээр зүйлсээс хамаарат ийм тодорхой наснуудыг гаргаж ирсэн судалгаанд бол асар их байна. За түрүү нөгөө намна яагаад төгөлдөр урын дугууланд явах гэсэн бэ гэсэн чи ээж л яваа гэсэн шүү дээ гэсэн шүү дээ. Тэрэн шиг одоо ингээд хүүхдтэй тим юм сургая гэд ээж аав нар төлөвлөө тэрэнд нь одоо оролцоо тий за одоо ингээд энэ чи төгөлдөр урд яв энэ жил чи хөл бөмбөгт яв гэж ингэж оролцох нь хэр зүү юм бэ?
Тэгж оролцож бололгүй яах вэ? Тэгээд нөгөө нэг бид нар чинь нас биеинд хүрсэн хүн хүүхэд чинь хүүхэд яг өөрийнхөө харах өнцгөөс харж байгаа. Нас биеинд хүрсэн бидний хувьд хүүхдийнхээ ирээдүйн сайнны төлөө илүү олон зүйлийг харж байгаа тийм. Тэгээд хүүхэд өөрөө дур сонирхлоор жишээ манай өөний шиг ч юм уу хөл бөмбөг дуртай өөрөө явъя гэж явж байгаа хүүхэд байна. Эсвэл манай намрын шиг ээж нь энэ зүйлийг сурсан байх нь хэрэгтэй юм аа өөрийнх нь амьдрал дахиж золно гэж явуулж байгаа тохиолдол ч гэсэн байгаа тийм. Тэгэхээр аав ээжний үйл ер нь эдгээр зүйлсүүдэд оролцож сургах хэрэгтэй. Тэгэхдээ аав ээж нар бас жижигхэн зайл бас хэрглэж болно л доо. Одоо жишээ нь намуунаа төгөлдөр ууранд явуулах гэж байгаа бол тийм магадгүй заяа эхлээд төгөлдөр хурд тоглож байгаа хүмүүсийг айгүй олон дахин үзүүлдэг ч юм уу тийм эсвэл янз бүрийн төгөлдөр уурын концертууд агуулж явдаг ч юм уу. Тэгээд ямар гоё харагдаж байна, ямар мундаг юм бэ гэж хэлээд одоо тэр хүүхдийн сонирхлыг өдөөх ч юм уу тийм. Ийм байдлаас болоод нөгөө хүүхд чинь би ерөөсөө төгөлдөр ор сурыг гэсэн хүсэлтэй болоод. Гэтэ яг үнэндээ бол энийг аав ээж нь нөлөөлсөн шүү дээ тийм. Тэгээ өөрөө хүсэж байгаа юм шиг тэгэж одоо жижиг хэмжээний зээл хэрэглээд хүүхдэд тэгж аваач боломжтой байхгүй. Тэгээд манай сэтгэл судлалын маань багш өөрөө тэгжсэн баг хүүхд нь айгүй юм өөрийнхөө хүүхд байсан маань л айгүй юм одоо өөр нэгс үзэл бодолтой бат. Тэгээд тэр хүүхдийг нөгөө найрал дуунд дуулуулдаг хүн болохыг бас үгүй юм болоос айгүй чухал гэдгийг анзаарсан байсан чинь хүүхд нь юусоо тийм зүйл сонирхгүй болохоор сургуулийнхаа найрлууны бэлтгэлүүдүүд би зүгээр тийшээ явмаар энэ чинь надтай хамт өнгөрөөх үү надтай хамт цагийн өнгөрөөх үү гэж зүгээр ээж өхөө 2 цаг өнгөрөөж байгаа юм шиг найралт ингэж дугуулсан очоод бидний бэлтгэлийг хараад гой дуулж байгаа сонсоод үзүүлсэн гэж аахгүй. Тэгээд нөгөө хүүхд чинь өөрөө хэдэн сарын дараа ээж би найрлууны дугууланд явъя гэж хэлсэн гэж. Тэр хүүхд өөрөө зөрүүт хүүхдээс учраас өөрхөн санаа бишвэл хийдэггүйсэн гэж аахгүй. Гэхдээ ээж нь бол жижиг юм зээл хэрэглээд тэгээд өөрт нь хэрэгтэй зүйл рүү тэр хүүхдийг одоо тийм баг багаар төсгөж өгсөн байна. Тэгэхээр аав ээж нь эдгээр зүйлсүүдэд оролцох бүрэн боломжтой гэсэн. Бас ийм хүүхдүүдэд штэ. Одоо ингээл өнөө жишээлбэл 1 жил хөл бөмбөгт явж ирсэн. Дараа жил нь би хөл бөмбөгтөө явна сагсан бөмбөг явмаар гэж хэлж байгаа байхгүй. Тэгээд хэрэгцээд хоёр юм. Гингүүд нөгөө монголчууд ярьдаг хоёр тулаа хөөсөн хаас асарна гэдэг шиг чи нэг л юмаа дагнаа гэдэг хэвээр юм уу? Эсвэл бол ингээд юмар оролдуулж үзээд за аль нь чамд зүгээр ин гэдэг сонголтыг өгвөл илүү дээр идэм болов. Тэр дээр бас айгүй олон төрлийн онолууд байгаа л та. Одоо жишээ нь ямар онолууд байдаг вэ гэхээр одоо зүгээр хэдлээ тайлбарлаад үзэх юм бол одоо жишээ нь эмчтэр бодоод үзэх юм бол хүний ихэмж гэж нэг хүн байгаа. Тэгвэл тархины мэс засалч ч юм уу тодорхой нэг мэрэгч гэсэн нэг хүн байгаа. Тэгэхээр хүний ихэмж гэдэг хүн бол хүнийг чагначин, хүнийг ерөнхий оншийн олчин. Гэхдээ тэр хүн бол тархины мэс заслыг дагнаад хийж чадахгүй шүү дээ, тийм. Гэхдээ тэр хүний ерөнхий мэдлэг нь бол асар олон хүн тусалж чадна. Тэр хүний тархины одоо мэс засалч бол яг тэр зүгээрээ мэрэгчсэн. Тэгээд тэрнгээр хоолоо олж өгдөг хүн байгаа байхгүй. Тэгэхээр миний өөрийн үздэг үзэл юу гэхээр хүн хэрэг энэ өөрийнх нь карьер ч юм уу те талхаа олж идэхийг хүсэж байгаа зүйл насаараа хийн гэсэн зүйл нь биш үү? Хүн айл болохоор олон зүйлүүдийг сонирхож хийж өөрийгөө олж нээж авах хэрэгтэй гэж байна. Хэрвээ тэр зүйлсүүд дундаасаа би үнэхээр энэ нь сайн байна гэдээ өөрийгөө олж нээж авах тохиолдол байна. Тэ? Эсвэл хүүхэд бүр төрхөөсөө л одоо тодорхой нэг зүйл авьяастай байдаг гэж байна. Гоц гэж бид ярьдаг те. Гоц зурдаг, гоц дуулдаг, гоц маттай сайн эсвэл бүр айгүй мундаг нэг тамиртай сайн ч юм. Тийм бахан бол магадгүй тэр их өөрөө тэрийг их дуртай. Тэрнээсээ сэтгэл ханамж гэдэг зүйлийг мэдэрдэг. Тэгээд тэрийг хийхдээ баяр шалгалыг авдаг. Тэгээд тэрийг хийж явахдаа бас өөрийнхөө хоолыг олж идэж болохоор тэр хүүхд магадгүй тэрэндээ төлөрч байна. Өөрт нь муу биш. Тэгсэн ер нь олон сонирхолтой хүүхд бас тэрийг хаач гэсэн хийх боломжтой гэсэн. Тэгэхээр энэ дээр яг цэвэр аав ээжийн баланс бас хүүхдийн өөрийн хүсэл сонирхол хүүхэд өөрийнхөө хүсэл сонирхлыг илэрхийлж явахт аав ээж нь сонсож өгч байгаа, тэгээд сонсож байгаа, учир ялгааг нь олж байгаа тэр зүйлээс хамгийн чухал нөлөө үзүүлнэ гэж бодож байна. За тэгээд угаасаа дугаар болгон дээр ер нь эрэгтэй эмэгтэй хоёр хүүхдийн ялгааг ярих нь хамгийн зөв байх. Яг тэгвэл намуунаа өнөө гэд хоёр өөр хүүсний хүүхдүүд оролцож байгаа тий. Тэгэхээр одоо яг шинэ зүйл сурах тал дээр эрэгтэй эмэгтэй хоёр хүүхдийн ялгаа тийм байдгаар их хэмжээний ялгаа ер нь байд юм болов? Их хэмжээний ялгаа гэж үл нэг байхгүй. Ялангуяа орчин үеийн судалгаагаар одоо 70-аас 70 оноос өмнө болохоор сэтгэл судлал
ер нь юу байсан бэ гэхээр хүн ер нь одоо яг энэ чигээрэл төрдөг. Тэ эрэгтэй хүн бол одоо яг ийм тестостероны хүндэртэй учраас юм одоо зоримог, давшингуу, одоо бадрангуу гэж ирдэг. Дээрээс нэмээд ийм англиар aggressive гэдэг баялаг тэмцэлдэх дуртай ийм. Тийм учраас эрэгтэй хүүхдийг энэ замаар нь явуул илүү үр дүнтэй амжилттай гэж үздэг. Тэгэнгүүт эмэгтэй хүүхд угаасаа л ялангуяа эмэгтэй хүүхд эрэгтэй хүүхдийн хооронд төр судалгаа хийх юм бол эмэгтэй хүүхд илүү нөгөө царайны хувирлыг илүү сайн ялгаж чаддаг байхгүй юу ерөнхийдөө гонхтой анаа баяртай анаа жаргалтай анаа хоолойны өнгө уур амьсгал мэдрэгч юм уу эдгээр зүйлсээр эмэгтэй хүүхд илүү сайн бод. Тэгээ энэс үүдээд нэг nature гэдэг онол байдаг гэсэн. Тэгээд яг эмэгтэй хүүхдийн мөн чанар нэм эрэгтэй хүүхдийн мөн чанар нэм учраас яг энэнгээр нь явуулах хэрэгтэй гэх. Тэгээд астрыг хэмжээний багш эсвэл сувилагч нарын эмэгтэй хүмүүс байгаад ямар нэгэн байдлаар тэмцэлдэх спортууд илүү эрэгтэй хүмүүс загвилдаг юм байсан бол одоо онол ерөнхийдөө өөрчлөлттэй байгаа. Одоо онол маань ямар болж ирж байгаа вэ гэхээр нөхцөл байдал environment тэр хүний тойрон хүрээлж байгаа байдал илүү чухал нөлөөтэй. Эмэгтэй хүүхд ч гэсэн aggressive байж болно. Эрэгтэй хүн ч гэсэн илүү хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөөнийг ойлгодог, эмч сувилагч багш байх боломжтой. Эмэгтэй тамирч нар ч гэсэн бий болох боломжтой гэдэг зүйлийг гаргаад ирсэн л дээ. Тэгээ ерөөсөө аав ээжийн байдал, хүүхдийг өсгөж байгаа байдал, айл зан чанарыг нь илүү багтаж сайшааж байгаа байдал те яг эдгээр зүйлсүүдийг дагнаж илүү өсөж байгаа гэж үзэж байгаа. Тэгэхээр ерөнхий ялгаа гэж мэдээж байгаа л да. Бие физиологийн хувьд бидний тарих гаргаж байгаа химийн урагшлын үүрэг эдгээр зүйлсүүд байгаа. Тэгэхдээ ерөнхийдөө одоо онол маань юу руу чиглэж байгаа вэ гэхээр чи юуг хамгийн ихээр тэжээж тэр нь хамгийн өндөрөөр хөцөх боломжтой гэж орж ирж байгаа гэсэн. Тэгэхээр эрэгтэй ч хүүхэд ямар ч ч болно, эмэгтэй ч хүүхэд ямар ч ч болно гэсэн онолоор яваад байна. Аа. За яг асуух юм байна. Надад ч нэг юу байна. Одоо нөгөө жишээ нь миний жишээн дээр бол би намайг төгөлдрөөр сургыг сургацсан. Тэгээ зарим үе бол дурггүй бай. Тэнгүүт би янз бүрийн арга хэрэгэлж хийлгэж байгаа байхгүй юу? Заримдаа л урамшуулна, заримдаа бол яг энийг чи хийх ёстой гэд нэг ямар ч юугүй өршөөл инрэлгүй ойлгох юм байхгүй чи хийгээл хэлэх чинь. Зарим үед бол араас сонирхолтой юм. Энийг чи газ хийчих тэгээд араас нь ингэж юм уу эсвэл за бит хоёр дүүгийн унтууллаа чи битээр гоё ая дараад өг гэдэг ч юм уу ингээд янз янзын аргаар хийлгээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь зөв үү эсвэл хэрвээ үнэхээр сонирхолгүй байвал зүгээр хаях ёстой юу? Эсвэл ингээд хэсэг хугацаанд гүрэлгээд амтыг мэдрүүлэх ёстой юу? Одоо нөгөө нэг хүүхдийг янз янзын арга барилаар урамшуулаад сургаад аав ээжнэр ер нь жоохон мэрэгэн ухаантай байх хэрэгтэй л дээ тий. Хүүхдтэйгээ нэгэн тодорхой нэг зүйл амжилт гаргая гэж байгаа л мэдээж тууштайгаар ятгадаг байдал хэрэгтэй. Гэхдээ тэр хүүхдийг энэ дундаа хүчирхийлэхгүйгээр хүсэл сонирхлыг нь бүр алдагдуулахгүй гард хийх хэрэгтэй. Тэгээд миний хувьд юу гэж үздэг вэ гэх юм бол хүнч тэр хүүхэдч тэр альва нэг зүйлийг сурж байгаа үедээ тэрнээсээ сэтгэл хангалуун гэдэг сэтгэл ханамж гэдэг зүйлийг авах хамгийн чухал гэж байна. Хэрвээ тэр хүүхэд нэг түрүү намын ярьж ирсэн шүү дээ ингээд хүнд аюу ингээд нэг ая тоглоом бол энэ бол энэ дэлхийн хамгийн хүнд ая юм байна гэж боддог. Тэгээд сураад дараачихаа аяыг авахаар дахиад энэ хамгийн хүнд ая юм байна гэж боддог. Тэгэхээр намуунаа тэр аяыг тоглож сурчингуудаа сэтгэл ханамж авчиж байгаа хэрэг. Тэгээд сэтгэл ханамж авч байгаа учраас дараачихаа аяыг авахдаа одоо энийг тоглоод сурчих юм бол зүгээр гэсэн тэр одоо менталити тэр бодол санааг өөртөө суулгаж чадчихаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр хүүхэд хэрэг сэтгэл ханамж аваад тэгээд тэрийг өргөжлүүлээд аав ээжээс нь бага хэмжээний дэмжлэг хэрэгтэй байх юм бол бидний хүүхдүүдийнхээ сайн сэтгэлөө бага хэмжээгээр дэмжиж байх хэрэгтэй. Үнэхээр тэр хүүхэд энийг бүр үнэхээр хиймээргүй байна. Дээрээс нэмээд аав ээж нар бас хүүхдүүдээр энэ дээр авьяастай мөнгө мүү гэдгийг олж хараад үнэхээр авьяасгүй байгаа бол биднээс хүүхдэд гэж баваагаад байх шаардлагатай магадгүй илүү дуртай авьяастай зүйл рүү чиглүүлэх хэрэгтэй байна. Яа баярлалаа.
За өнөөдрийн сэдвээр заяад бас чамд нэмж ярих зүйл байна уу та хоёр? Гайгүй дээ. Гэхдээ шинэ юм сурж байгаа тохиолдолд эмэгтэй хүүхдүүд маань айгүй өөрийнхөө сэтгэл хөдлөлийг чадж байгаа, чадахгүй байгаа ингээд ярьж илэрхийлдэг учраас эмэгтэй хүүхдүүд маань ямар нэгэн шинэ зүйл сурж байгаа тохиолдолд тэрнээсээ болоод стрессж явах юм бол эмэгтэй хүүхдүүд өөрийгөө ингээд яриагаар илэрхийлэх боломжийг айгүй сайн олгож өгөөсэй гэж аав ээжүүдээс хүсэж байна. Нөгөө талаас эрэгтэй хүүхд маань шинэ зүйл сурж байгаа бол сурж байгаа зүйлийн хооронд завсарлах гэдэг зүйлийг заавал гаргаж өгөө. Яг бол эрэгтэй хүүхэд төр завсарлаад, тоглоод тэгжээж илүү сайн сурдаг учраас эмэгтэй хүүхдийг ярих, эрэгтэй хүүхдийг тоглох боломжийг бас адилхан гаргаж өгч байгаа гэж хэлж байна. Баярлалаа. Дараа 7 өдрийн 5 дахь уулзцгаая. За тэгэх дараагийн 7 хатад уулзъя. Баяртай. Баяртай. Баярлалаа.